Энэ удаагийн 7-4-10 сургалт мэдээллийн цагийн хөтөлбөрт Солонгосын хамтын ажиллагааны нийгэмлэг буюу КОИКАгийн тэтгэлэг хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөхөөр бэлдсэн байгаа. Ер нь КОИКАгийн тэтгэлэг хөтөлбөрт бол 1991 оноос хойш Монгол улсад хэрэгжиж эхэлсэн. Ингээд өнөөдрийн байдлаар 2750 орчим төрийн албан хаагчийг Солонгос улсад тэтгэлэг хөтөлбөрөөр сургалтанд хамруулж бэлдсэн байна. Тэгээд энэ талаар КОИКАгийн Монгол Улс дахь суурин төлөвчийн газрын сургалт хариуцсан ажилтан Төвчин сайхан оролцож өнөөдрийн мэдээллийг өгнө. Ингээд таныг урьж байна. Тамбатвано КОИКАгийн сургалт хариуцсан ажилтан Төвчин сайхан байна. За эхлээд юуны өмнө КОИКА байгууллагын танилцуулгыг хийж бодож байна. За манай байгууллага нь болохоор Korea International Cooperation Agency буюу Бүгд найрамдах Солонгос улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага гэсэн одоо ийм товчлолсон үг байгаа. За манай байгууллага нь болохоор Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын хөгжлийн албан ёсны төсөлмжийг хариуцсан хэрэгжүүлдэг. Хөгжиж буй орон нутгийн нөхөрсөг харилцааг бэхжүүлж нийгмийн эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой ийм Солонгосын засгийн газрын харьяа байгууллага байгаа. За хагас төрийн байгууллага гэж явагддаг байгаа. За манай байгууллага нь болохоор ерөнхийдөө 1991 онд анх Монголд одоо суурин төлөөлөгчийн газраа байгуулж байсан. Монголд одоо байгуулагдсан цагаас хойш 4 чиглэлээр ерөнхийдөө үйл ажиллагаа хэрэгжүүлж явж байгаа. Прожект төсөл, сайн дурын ажилтны томилго төсөл, төр хувийн хөвшлийн түншлэр хөтөлбөр, сургалтын төсөл гэсэн ийм 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. За өнөөдрийн гол сэдэв маань болохоор сургалтын төслийн талаарх танилцуулга байгаа. За манай сургалтын төсөл нь болохоор ерөнхийдөө CIAT гэсэн нэршилтэй явагддаг байгаа. Энэ нь болохоор ерөнхийдөө маргаашийн ирээдүйн төлөө өнөөдрийн одоо чадахыг бэхжүүлэх гэсэн ийм нэрний товчлол байгаа. За ерөнхийдөө зорилго нь болохоор Солонгосын манай байгууллагын одоо Солонгосын манай байгууллагаас CIAT сургалтын төсөл нь болохоор хөгжиж буй орнуудын бодлого боловсруулагч болон албан хаагчид мэргэжлүүдийг техник болон мэдлэгт тулгуурсан чадахыг бэхжүүлэх тийм зорилготой ийм хөтөлбөр байгаа. За тэгээд ерөнхийдөө манай сургалтын төсөл маань болохоор дотроо 3 чиглэлээр одоо ингээд задарч явж байгаа. Group, Global, зэрэг олох сургалт гэдэг 3 чиглэлтэй байгаа. Group сургалт нь болохоор ерөнхийдөө одоо манай КОИКАгийн хамтрагч байгууллага одоо хамтын ажиллагаат орнууд буюу одоо ерөнхийдөө 44 орн суурин төлөөлөгчийн газар нь байгаа. За тухайн 44 орны нэг орны одоо тухайн орны хөгжлийн асуудалд зориулсан нэг сэдвийг сонгож аваад зөвхөн одоо тухайн орны одоо нэг албан байгууллагт зориулсан тийм групп сургалтыг хийж өгөхийг хэлдэг. За глобал сургалт нь болохоор ерөнхийдөө нөгөө нэг хамтын ажиллагаа 44 орноосоо нэг 2-3, 4-5 орнуудыг сонгож аваад дундын одоо асуудлуудыг нь шийдвэрлэх зорилготой тийм сургалтыг хэлдэг байгаа. За зэрэг олох сургалт маань болохоор Солонгосын тэргүүлэх ихтэй сургуулиудад Монголын төрийн албан хаагчдыг ерөнхийдөө боловсон хүчнийг бэлтгэх сургах тийм магистр докторийн бүрэн одоо 100% тэтгэлэгтэй ийм тэтгэлэг хөтөлбөр байгаа. За энэ 24 онд болохоор манайхаас групп сургалт 7, глобал сургалт 1, зэрэг олох сургалт 25 хөтөлбөр орж ирсэн байгаа. За тэгээд групп сургалт болон глобал сургалт маань энэ жил ерөнхийдөө бүгдээрээ хэрэгжээд дууссан. Албан хаагчид маань амжилттай Солонгос руу яваад ирсэн байгаа. За цаг хугацааны дараалалаар харах юм бол 1991 онд анх манайх глобал сургалтаа хийж эхэлсэн. 99 онд анхны одоо магистр сургалтанд маань тэтгэлэг хөтөлбөрт маань анхны албан хаагч маань явсан байгаа. 2007 онд болохоор манай одоо KACOM гэдэг манай КОИКАгийн сургалтанд хамрагчдын төгсөгчдийн холбоо байгуулагдсан байгаа. За тэгээд 1991 оноос 2023 онд нийтдээ 2750 Монгол улсын төрийн албан хаагчид групп, глобал, зэрэг олох сургалтанд нийтдээ хамтрагдсан байгаа. За одоо болохоор ерөнхийдөө групп сургалтынхаа талаар товч танилцуулга хий. Манай энэ жилийн групп сургалт маань болохоор за Монгол улсын гадаад иргэн хариатын газар, оюуны өмчийн газар, Гойволтой аймгийн хүнс хөдөө аж ахуйн газар, ерөнхий прокурорын газар, эрүүл мэндийн яам, улсын бүртгэлийн ерөнхий газар, төрийн худалдан авах ажиллагааны газар гэсэн ийм 7 байгууллагатай. Зөвхөн энэ одоо 7 байгууллагын одоо боловсон хүчин гэлбэж чадахжуулах гэсэн иймэрхүү чиглэлд зориулсан юм хөтөлбөр хэрэгжиж дууссан байгаа. За тэгээд ерөнхийдөө нэрсийг нь харах юм бол та бүхэн харж байгаа тухайн байгууллага хариу байгууллагад зориулсан зөвхөн тухайн байгууллагад зориулсан юм асуудлыг шийдвэрлэх зорилготой юм сургалтууд зохион байгуулагддаг гэсэн үг. Тэгээд энэ сургалтууд маань ерөнхийдөө нэг 3 жилийн ерөнхийдөө одоо юм хугацаатай байдаг байхгүй юу? Жилд 15-аас
40 хүн тухайн байгууллагаас хамрагдана гэсэн үг. Тэгээ нийтдээ 3 жил дараалаад ингээд Солонгос улсад эсвэл Монгол улсад одоо Солонгосоос мэрэгчлэлтнүүд нь ирэх, за эсвэл онлайнаар гэсэн юм 3 чиглэлээр хэрэгждэг байгаа. Тэгээд энэ жил одоо энэ явсан 7 байгууллагууд маань ерөнхийдөө дандаа нэг 15-аас 30 одоо тухайн байгууллагын харьяа албан хаагчид Солонгос руу уригдаж одоо яг энэ байгууллагатай адилхан үйл ажиллагаа явуулдаг Солонгосын одоо төрийн байгууллагууд эсвэл одоо хувийн байгууллагуудтай хамтарч тухайн байгууллагуудаас ингээд сургалтыг явуулдаг гэсэн үг байна. За тэгээ групп сургалт маань ерөнхийдөө бол ихэнхдээ 14 хоног 2-7 хоногийн хугацаатай Солонгост үргэлжлэдэг байгаа. Тэгээд групп сургалтын одоо анх одоо гарч ирэх үйл явцсан гэх юм бол одоо тухайн байгууллагууд маань хэрэг манай байгууллагаас ийм боловсон хүчнээ чадахжуулах юм сургалт зохион байгуулмаар байна гэж хүсэх юм бол одоо манайхаас жил болгон 7-оос 8 сарын хооронд ингээд групп сургалтын санал авч байна гэд сангийн яам руу одоо манайх мэдээлэл явуулдаг. Тэгэхээр сангийн яам тэрийг одоо бусд бүх төрийн байгууллагууд руугаа явуулаад тэгэхээр танах одоо саналаа манайх руу сангийн яамаар дамжуулаад ирэхээр манайхаас одоо шат шатны сонгон шалгаруулалтын үндсэн дээр одоо сургалтаа сонгож шалгаруулдаг гэсэн үг байгаа. Тэгэхээр групп сургалт маань ерөөхдөө бол сонгон шалгаралт явагдаад шалгарлаа гэж бодоход шууд тухайн жилээс эхэлдэггүй 2 жилийн дараагаас эхэлдэг байхгүй юу? N+1 гэж явагддаг. Тэгэхээр та бүхэн одоо хэрвээ үнэхээр манай одоо сургалтын саналаа явуулаад сургалтын сонгон шалгаруулалтыг хүсэж байгаа бол 2 жилийн дараах хөтөлбөрөө боловсруулж манайх руу саналаа явуулна гэсэн үг байгаа. За дараагийнх нь болохоор глобал сургалт байгаа. Глобал сургалт маань ерөнхийдөө сая хэлсэнчлэн одоо нийтийн одоо 4-5 улсын нийтийн асуудлыг шийдвэрлэх зорилготой тийм глобал сургалтыг хэлдэг. За энэ жил болохоор манайхаас гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны нийгмийн даатгалын ерөнхий газрын 3 төрлийн албан хаагч ингээд хамрагдгаар зохион байгуулагдаж байгаа. Өндөр насны доктортой орлогыг дэмжих тогтолцооны менежментийн чадварыг бэхжүүлэх гэсэн ийм сургалт бол хэрэгжихээр одоо сая 9 сарын 22-нд явсан байгаа. Энэ нь болохоор одоо Зүүн Тимур, Гренада, Шри-Ланк, Монгол гэсэн ингээд 4 орны нийгмийн даатгалын ерөнхий газраас нь 3 хүн ингээд оролцож байгаа ийм сургалт гэсэн үг. Тэгэхээр англи хэлээр явагдана. Тэгэхээр жоохон англи хэлний чадвар сайн, тиймэрхүү албан хаагчдыг сонгон шалгаруулж явуулдаг байгаа. За өнөөдрийн одоо гол сэдв болохоор зэрэг олох хөтөлбөрийн маань танилцуулга байгаа. За зэрэг олох хөтөлбөр маань ерөнхийдөө жилээс жилд Солонгосын шилдэг ихтэй сургуулиудаас өөрсдөө хөтөлбөрөөр зарлагдаад явагддаг. Бас одоо хөтөлбөрүүд маань нэмэгдэж болно, хасагдаж болно. Гэхдээ ерөнхийдөө бол одоо энэ дээр гарч байгаа нийт 25 хөтөлбөр маань бол ерөнхийдөө яг үндсэн байнгын орж ирдэг иймэрхүү хөтөлбөрүүд гэсэн үг. Та бүхэн нэрсийг нь харах юм бол дандаа Солонгосын шилдэг эхний 20-30 та багтдаг одоо Сөүлийн их сургууль, Yonsei их сургууль, Hanyang их сургууль, Korea University гэх мэтлэн ингээд дандаа шилдэг сургуулиуд байгаа. Одоо хөтөлбөрийн хувьд ч гэсэн ерөнхийдөө одоо хөгжиж буй орнуудын одоо яг нийгмийн эдийн засагт шаардлагатай байгаа одоо хөгжүүлэх шаардлагатай байгаа тийм сэдвүүд байгаа гэсэн үг. За дэлхийн боловсролын манлайлал, төрийн удирдлага захиргааны одоо шинжилэл гэх мэт иймэрхүү дандаа яг нийгмийн эдийн засагт зориулсан ийм хөтөлбөрүүд байгаа гэсэн үг. Энэ жил ерөнхийдөө яг энэ 25 хөтөлбөр маань бас орж ирсэн. За тэгээ энэ 25 хөтөлбөрөөс болохоор энэ жил нийтдээ 11 хөтөлбөр одоо 9 сургуулийн 11 хөтөлбөрт 19 төрийн албан хаагч маань хамрагдсан байгаа. За Energy Policy, Social Economy, Global Health Security гэх мэт одоо яг Монголд яг хэрэгтэй байгаа иймэрхүү одоо мэрэгчлэр 19 албан хаагч маань сая 8 сард явсан байгаа. За тэгээд одоо ерөнхийдөө яг зэрэг олох хөтөлбөрийнхөө шалгаруулт үйл явцын талаар танилцуулъя гэж бодож байна. За шалгаруулт маань ерөнхийдөө эхлээд одоо манайхаас одоо жилийн эхэнд 1-2 сард одоо манай төв байгууллагаас маань бүх хөтөлбөрүүд маань зарлагдаад манайд ирдэг. Тэрийг манайх сангийн яам руу одоо ингээд бүх одоо зарлагдсан хөтөлбөрүүдэд явуулдаг. Тэгэхээр сангийн яамнаас тэрийг өөрсдийнхөө харьяа бүх төрлийн байгууллагуудад одоо зарлж өгдөг. За тэгээд дээрэс нь манай одоо Koika Mongolia Office гэдэг Facebook page дээр манай бас хөтөлбөрүүд маань давхар зарлагдаад постоор ороод явдаг. За тэгээд төрийн албан хаагч ямарваа нэгэн хувь хүн маань өөрөө энэ талаар одоо сонирхож байгаа юм бол одоо мэдээлэл рүү ороод өөрийнхөө хүссэн мэргэжил сургууль дээр бүртгүүлээд тэрийг одоо нэг өөрийнхөө харьяа байгууллагаас цоцтгол авангуудаа одоо сангийн яам руу явуулна гэсэн үг. Сангийн яамнаас тэр одоо бүх бүртгүүлсэн хүмүүсийнхаа нэрсийг манайх руу нийтээр нь нэг багцлаад альбом тавтан дээр одоо жагсаалтыг нь явуулж өгдөг гэсэн үг. За тэгээд тэрнээс гадна одоо хувь хүн маань өөрөө ингээд тусдаа манайх руу шууд ирээд би одоо ингээд зэрэг бүртгүүлье гэд хуваараа бол ирж болохгүй. За сангийн яамаар ингээд дамжуулаад сангийн яамны нэр дэвшигдсэн одоо альбом тавтан дээр бичигдэж орж ирэх хэрэгтэй гэсэн үг байна. За тэгээд дараагийн шат нь болохоор манай одоо Koika Mongolia Office дээр
эхлээд эхний шатны материал шалгаруулалт явагдана. Материалын шалгалт явагдаад материалын шалгаруулалтын дээр тэмцсэн хүмүүсээс англи хэл дээрх одоо сургалтын төлөвлөгөө, сургалтын зорилго, яагаад манай КОИК-ийн хөтөлбөрийг сонгож байгаа зэрэг асуудал сэдвэр англи хэл дээрх интервью одоо ярилцлага авагддаг. За ярилцлаган дээр англи хэлний чадвар, за тэгээ зорилго нь хэр тодорхой гэх мэтлэн зүйлсийг харгалзан үзээд хүмүүсээ тэнцвүүлдэг байгаа. За тэгээд манайхаас одоо материалуудыг нь дахиад нөгөө нэг одоо таны бүртгүүлж байгаа тэр ихтэй сургуулиуд руу чинь явуулна. За тэгээд дээрээс одоо нөгөө нэг тэрний дараагийнх нь болохоор манайхаас хамааралтай биш. Ихтэй сургууль нь өөртөө дотооддоо таны материалыг шалгаад тэнцвүүлэхгүй эсгээ тухайн сургууль нь шийднэ гэсэн үг. Тэгээд за дарааудаа ингээд хэрвээ сургуулаасаа та хэрвээ одоо материал болон ярьцлагынхаа шатн дээр тэнцлээ гэж үзэх юм бол манайхаас одоо эрүүл мэндийн одоо шимжилгээ, за тэгээ визний одоо виз мэдүүлэх, тэгээ Солонгос явах хүртэлх бүх одоо үйл явцыг манайхаас хариуцаад таныг одоо Солонгос руу ихтэй сургуулиуд чинь явуулна гэсэн үг байгаа. За тэгээд Солонгос руу одоо ихтэй сургуультай яваад буцаж ирэх гэсэн иймэрхүү нэг дараалттай явагддаг байгаа. За тэгээд манай одоо КОИК Fellowship програм буюу одоо зэрэг олох хөтөлбөр маань ерөнхийдөө яг Солонгосын одоо үндсэн зэрэг олох хөтөлбөр болон магистрийн зэрэг олох хөтөлбөр болон докторийн зэрэг олох хөтөлбөрөөс ерөнхийдөө жоохон одоо илүү хурдан давчуу одоо нэлээд тийм шахуу явагддаг гэсэн үг байгаа. Харах юм бол магистр нь болохоор 17 сар буюу 1 жил хагас, доктор нь болохоор 3 жилийн хугацаатай нэлээд одоо давчуу одоо тийм шахуу хөтөлбөртэй явагддаг гэсэн үг байгаа. За тавигдах шаардлагын хувьд болохоор мэдээж Монгол Улсын иргэн байх. За тэгээд нөгөө нэг сангийн яамны одоо цогцсон нэр дэвшигдсэн тэр албан тотон дээр заавал орсон байх хэвээр. За тэгээд төрийн албан хаагч эсвэл төрийн албаны ажилтан байх хэвээр. За төрийн өмчт байгууллага, судалгааны одоо төрийн өмчт судалгааны хүрээлэн одоо улсын сургуулийн багш гэх мэтлэн одоо төрөө санхүүждэг бүх байгууллагын ажилтан байж болно гэсэн. Хувийн одоо хвшлийн хүн бол ерөөсө болохгүй заавал төрийн албан хаагчдад одоо боломж олгож байгаа юм хөтөлбөр гэсэн үг. За тэгээд бас гол тавигдж байгаа шаардлагын хувьд бол жоохон эрүүл мэндийн хувьд одоо шаардлага бүр хангасан ачаал дах содортой байх гэсэн үг. Түрүүн хэлсэнчлэн ерөнхийдөө нэлээд тийм шахуу хөтөлбөртэй явах учраас одоо дундаас нь хаях, дундаас нь ингээд бие хөдлөөгөө буцаад ирэх ч юм уу тиймэрхүү одоо юм байж болохгүй гэсэн үг. За дээрэс нь хичээл сонгох эрдмийн одоо ажил буюу одоо нөгөө нэг диплома бичих үйл явц дээр нь англи хэл дээр хичээл маань англи хэл дээр явагдах учраас англи хэлний өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Солонгос хэл ерөнхийдөө шаардлагагүй нэмэлт одоо таны одоо давуу тал болно гэсэн үг. За тэгээд их сургууль болон одоо их сургууль ихтэй сургуулиудаас тавигдж байгаа одоо нэмэлт шаардлагууд гэж байгаа. Тэр шаардлагуудыг бас бүрэн хангасан байх хэрэгтэй гэсэн үг. За тэгээ насны хязгаар яг нэмэлт нөхцлөөр 40-оос доош гэдээ ороод ирсэн байгаа ч гэсэн ерөнхийдөө бол дандаа нэг тийм амар одоо тийм шаардлагатай гэсэн үг бол биш. Энэ жил одоо 41 настай, 42 настай хоёр хүн бол аль хэдийн тэнцээд одоо сургалтандаа явсан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө заавал 40 настай байх, 40-оос доош настай байх хэрэгтэй гэд тэрнээр одоо хязгаар бол байхгүй гэсэн үг. Тийм. За тэгээ дараас нь болохоор боловсрол болон ажлын туршлага дээр бас шаардлага тавигданаа. Магистрийн хөтөлбөрт хэрвээ та орилж байгаа бол Монгол Улсын засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн бакалаврын зэрэгтэй байх гэж байгаа. Энэ нь болохоор ерөнхийдөө заавал Монгол Улсын ихтэй сургуулийг төгссөн байх хэрэгтэй гэсэн үг биш. Аль нэгэн ямар нэгэн одоо ихтэй сургуулийн л одоо бакалаврын зэрэгтэй байх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд салбартаа 2-оос дээш ажилласан байх юм бол ерөнхийдөө давуу тал болно гэж байгаа. Ерөнхийдөө л одоо 2-оос дээш 3-аас одоо 3 жилийн тийм ажлын туршлагатай байхыг ерөнхийдөө бол харж байгаа. За докторийн хөтөлбөрт горилогчийн хувьд бол манай КОИК-гийн магистрийн хөтөлбөрт хамрагдаж ирээд одоо докторийн хөтөлбөрт нь бүртгүүлэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр докторийн хөтөлбөр нь бол нэлээд тийм шалгууруулалт өндөртэй. Бас энэ жил бол докторийн хөтөлбөрт явсан өмнө бол байхгүй байгаа. Тийм. За тэгээд ерөнхийдөө КОИК-гийн магистрийн зэрэгт хамгаасны дараа одоо ингээд холбогдох салбартаа 3-аас дээш жил ажилласан байж докторийн хөтөлбөрт одоо бүртгүүлж болно гэсэн үг байна. За хязгаарлагдах нөхцлүүд бол бас хэд хэд байгаа. За манай КОИК-гийн одоо магистрийн хөтөлбөрт өмнө нь хамрагдчихсэн хэрнээ дахиад өөр сэдвээр одоо дахиад магистрийн хөтөлбөрт хамрагдана гэх юм бол мэдээж болохгүй. Бүгд найрамдах Солонгос Улсын засгийн газрын тэтгэлэгт бас хамрагдчихсэн бол болохгүй. За яг бакалаврын зэрэгтийн одоо тийм тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдчихсэн бол яг боломжтой гэж байгаа. За тэгээд КОИК-гийн одоо тэтгэлэг хөтөлбөрийн сонгон шалгуулалт тэнцсний дараа өөрийн хүсэлтээр цуцлах эсвэл одоо хөтөлбөрт хамрагдаж явцдаа одоо дундаас нь ингээд гарах ч юм уу зогсоох, за буцаж ирэх ч юм уу иймэрхүү өргөдөл хүсэлт гарах нь бол нэлээд жоохон одоо үйл ажиллагаатай жоохон хэцүү бас боломжгүй гэж үзэж байгаа. За ерөнхийдөө төрийн албан хаагчаас одоо ингээд
ирж ийж одоо бас дундаас нь ингээд хоёр улсын хоорондын хамтын ажиллагаан дээр явагдаж байгаа болохоор дундаас нь бас гинт ингээд хамаг одоо нөгөө нэг сэтгэлийн хөтөлбөр маань эхэлсэн, төлбөрүүд маань төлөгдөөд эхэлсэн байх дундаас нь гинт хайж болохгүй гэсэн үг. Тэгэхээр одоо эрүүл мэндийн, гэр бүлийн одоо бүх асуудлаа өөрөө нэлээд сайн зохицуулж аваад явах шаардлагатай байгаа. За тэгээд одоо зарлагдсан нийт хөтөлбөр дундаас одоо давхцсан өргөдлөө өгч болохгүй, нэг хөтөлбөртөө л одоо өгнө гэсэн үг, бүртгүүлнэ гэсэн үг. За албан агч нь ерөөхдөө койкагийн цэцэрлэгт хөтөлбөрт хамрагдах хэвээр бүгд найрамдах солонгослолт ямар нэгэн хууль бус ажиллагаа, одоо хууль бус үйлдэл хийснээсээ болоод одоо визний асуудалтай болох эсвэл харлах гэх мэтлэн иймэрхүү асуудал гарах юм бол одоо таны харьяа одоо Монгол дахь байгууллагаас манай койкагийн зэрэг олгох хөтөлбөрт одоо 3 жилийн турш өөр ямар нэгэн албан хаагч бүртгүүлэх боломжгүй болчихдог байгаа шүү. Тэгэхээр одоо та Солонгост ямар нэгэн одоо хэрэг хөтөлбөртөө тэнцээд Солонгост очиод ямар нэгэн одоо суралцж авах үйл явцдаа ямар нэгэн одоо асуудал үүсгэсэн тохиолдолд тэр нь одоо зөвхөн таны асуудал биш, таны одоо харьяа байгууллагын бусад хүмүүст бас жоохон нөлөөлөх боломжтой гэдгийг анхаарад тийм байгаа. За ерөөдөө зэрэг олох хөтөлбөрийн маань бүрдүүлэх материал нь бол ерөөдөө маш одоо ойлгомжтой богинохон байгаа. Харьяа байгууллагын нэр дэвшүүлсэн одоо альбом бичиг, сангийн амд ингээд тодтогдсон альбом бичиг, дээрээс нь сангийн амны одоо нэг нэр дэвшигдсэн альбом доод байх хэвээр. Тэгээ койкагийн сургалтын одоо анкет буюу одоо application гэдэг манай Career Fellowship Programming application байгаа. Тэрийг одоо бүрэн бөөлсөн. За дээрээс нь гадаад паспортын хуулбар гэсэн юм хэдхэн одоо материалыг бүрдүүлээд сангийн амар явуулаад сангийн амнаас манай ах хүлээж авна гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө одоо тусдаа одоо тухайн одоо бүр тэнцэн тохиолдолд их сургуулиас тусдан ингээд зааварчилгаа өгөөд бичиг баримтуудыг одоо нэмэлтээр бүрдүүлж авч болдог байгаа. Зөвхөн одоо энэ 3 материалыг өгсөн штэ дээрээс нэмэлт материал шаардаад байна гэх юм бол тэр нь бол одоо их сургуулийн тухайн их сургуулийн шаардлагатай материалууд байгаа шүү гэдгийг анхаарах хэрэгтэй байгаа. За ингээд ерөнхийдөө бол манай мэдээллийн зэрэг олох хөтөлбөрийн маань мэдээлэл боллоо. За ерөнхийдөө зэрэг олох хөтөлбөр маань хэлсэнчлэн жилийн эхэнд 1-2 сар зарлагдаад сангийн ам руу мэдээлэл нь явагддаг. За хөтөлбөрт одоо бүртгүүлэх сүүлийн хугацаа маань ерөнхийдөө одоо оны 3 сарын хагас 3 сарын ихэнх хагас хүртэл ерөнхийдөө явагддаг гэсэн. Тэгэхээр та бүхэн маань хэрвээ одоо зэрэг олох хөтөлбөрт маань бүртгүүлэхийг хүсэж байгаа бол дараа жилийн одоо 25 оны 1-2 сард ерөнхийдөө жоохон тэр хөтөлбөрийн талаар мэдээллийг өөртөө хайж үзээд за 3 сар хүртэл одоо ингээд бүртгүүлэх хэрэгтэй байна гэдгээ бас ойлгосон багт болно гэсэн үг. За ингээд манайхаас одоо сургалтын хөтөлбөртэй холбоотой танилцуулалт мэдээлэл маань энэ хүртэл ингээд өндөрлөж байна. Та бүхнээс ерөнхийдөө асуулт байвал хариулаад явъя. Баярлалаа. Манайхан асуулт байвал бичээрэй. Койкагийн тэтгэлэг хөтөлбөртэй холбоотой сая ярьсан мэдээллээс тодруулах асуух юм байвал бичээд яваарай. Гэхдээ яг бүр зайлшгүй шаардлагатай тийм нөлөөлөх хүчин зүйл бол биш. Энэ жил яг 41 настай 42 настай хоёр хүн маань тэнцээд явсан байгаа шүү. Тэгэхээр тэрэн дээр бас нэг амар санаа зовоодох шаардлага байхгүй гэсэн үг. Хатуу шаардлага байхгүй. Тийм. Тэнцсэн тохиолдолд гэр бүл нь хамт явж болох уу? Гэр бүлийн хувьд бол байхгүй. Манайх ерөнхийдөө одоо тэтгэлийн одоо доторх багтанд маань болохоор тухайн хүний сургалтын 100% тэтгэлэг, дээрэс нь ирж очих одоо Монголоос анх явах болон буцаж ирэх одоо зардал, за дээрээс нь одоо очиод байрлах байрны зардал, тэгээд сар болгоны 900,000 вон стипend багтдаг байгаа. Англи хэлний оноо шаардах уу гэж? Англи хэлний оноо шаардахгүй, англи хэлний мэдлэг одоо ирээд манах дээр одоо угаасаа ярьцлага авна гэсэн чинь тэрнээр англи хэлийг шаарддаг. Дээрээс нь ерөөхдөө бол англи хэлний оноо заавал биш ч гэсэн ерөөхдөө бол одоо давуу тал болж өгнө гэсэн өөрийнхөө англи хэлнийг баталж харуулж байгаа учраас. Тэтгэлэг авчаад гэр бүлээрээ явж болох уу гэсэн мэдэж байна. Гэр бүлээрээ явж болохгүй. Сая хариулсан. Зардлаа өөртөө даана гэж байгаа бол яг гэр бүлээрээ явж болно гэсэн үг. Англи хэлний өндөр англи хэлний мэдлэгийг яаж шалгадаг вэ гэн сая ярьсан те койкагийн өөрсдөө шалгалт авдаг англиар гэдэг ярьсан шалгалт авах нэ. Эхний шатн дээр яг одоо эрүүсэн материалуудыг чинь харна. Эрүүсэн материал дээр болохоор одоо ингээд асуултнуудын дээр нь болохоор ерөөдөө таны одоо зорилго чинь юу юм? Таны одоо Монголд харьяа байгууллага дээр ямар ажил хийдгийг, яг таны одоо хийж байгаа үйл ажиллагаа чинь юу юм? Тэгээд дээрэс нь одоо таны одоо
одоо ирээд Монголда буцаж ирээд ирэх гэж байгаа одоо сураад ирсэн одоо үр дүн нь юу байх юм гэж юм л ямар иймэрхүү асуултууд бол байгаа. Тэр чинь эхлээд материалын шатн дээр бол харна хэр сайн бичсэн тэрийг нь харна гэсэн үг. Тэгээ материалын шатн дээрээ тэмцсэний дараа манай одоо Монгол дахь суурин төлөөлөгчийн газар дээр англи дээр ярьцлага авна гэсэн үг байхгүй юу? Тэгээ англи дээр ярьцлага авч байгаа хувцсан дээр угаасаа одоо дээрх асуултуудыг дахиад асууад таны зорилгыг илүү тодорхой болгоно гэсэн үг. Тэх явцдаа л одоо англи чинь чадварыг илүү сайн шалгана гэсэн үг. ажил хийх боломжтой юу? Ажил хийх боломжгүй. Ерөнхийдөө яг 900 мянган воны стипend гэдэг бол яг Солонгост би өөрөө Солонгост сураад ирсэн учраас Солонгос амьдралыг мэдж байгаа нэлээд одоо тийм хангалттай байхгүй юу? Дээрэс нь байрны мөнгө төлөхгүй одоо яг сургуулийнхаа дотор байранд сургууль дотроо кампус дотроо байрлаждаг учраас нэг амар тийм илүү зардлууд бол гараад идэхгүй хоолундны ойр зүрийн одоо өөрийн хэрэгцээний зардал гардаг. 900 мянган воны одоо стипend бол нэлээд ажгүй стипend гэж явагдаж байгаа. Төгсөж ирээд тухайн байгууллага нь авахгүй бол явах вэ гэн. За энэ дээр бол нөгөө хамтарсан гурван гэрээгээ байгуулад явах л өстой. Гурван гэрээний хувьд бас жоохон нэг юм байгаа. Манайх одоо нөгөө нэг яг JICA дээр бол гурван гэрээ хийгддэг гэдгийг мэдж байгаа. Манайх дээр болохоор гурван гэрээ бол хийгддэггүй байгаа. Яг тэгэхээр одоо нөгөө нэг төрийн одоо аль бичин жоохон дээд удирдах төвчнүүд нь одоо солигдохтой хурдан учраас эхлээд ингээд манайхтай ингээд ямар нэгэн байдлаар гэрээ хийцэн байдаг. Дараа нь ингээд буцаад ирсэн чинь ингээд жоохон асуудлууд үүсэх магадлалтай учраас тэрийг 100% одоо койко даах болчиход байдаг учраас гурван гэрээ бол яг хийгдэн гэж ярьж байгаа хийгдэхэ болцсон байгаа. Тийм. Тэгээд дээрэс нь одоо нийгмийн даатгалын одоо хамгийн доод хэмжээгээр төлж өгөх мөх ч юм уу тиймэрхүү юмыг бол одоо байгууллагатай хүүхэн өөрөө ярина гэсэн үг байгаа. Тэрийг бол манай койко дээрээс төгсөөлж өгөх боломжгүй болсон байгаа. Магистртай хүн шууд докторийн хөтөлбөрт хамрагдаж болох уу? Докторийн хөтөлбөр дээр бүртгүүлж болно. Гэтэ ерөнхийдөө доктор дээр болохоор манай койкагийн одоо магистрийн зэрэгт бүртгүүлсэн хүмүүс маань илүү давуу талтай болж илүү одоо дээгүүр одоо эренбэлэгдэж орж ирнэ гэсэн үг байхгүй юу? Гэтэ яг хуу зүгээр өөр магистрийн зэрэгтийн одоо бүртгүүлсэн магистрийн зэрэгтэй байхад бас бүртгүүлж болно гэсэн үг. Боломжгүй юм бол баггүй. Хэдийн хүртэл шалгалтаа авдаг вэ? Шалгаруулт нь ерөнхийдөө жоохон үйл явц нь ингээл явсаар агаал одоо 3 сард эхлээд 3 сард бүртгэл маань эхлээд 3 сард ингээ бүртгэл маань хаагдаад явсаар байгаад нэг яг 4 5 6 гэдэг ингээ 3 сар дараалж үйл явц нь явагдаад 6 сарын сүүлээр хариу гардаг байгаа шүү. Тэгээд сая одоо 6 сарын сүүлээр за дундаас сүүл хавцаа хариу гараад энэ жилийн хүмүүс маань сая 8 сарын ихээр эхлээд 8 сарын сүүл хүртэл ингээ ээлжилжээр ингээ Солонгос руу сургалтанд амрагдаар явцсан байгаа. Мастер төгсөж ирээд байгууллага авахгүй бол салбартаа өөр байгууллагад ажиллаа 3 жил болоо доктортой явж болох уу? Гэж болно. Одоо магистрт сууж байгаа төгсөх болоогүй хүн болох уу гэнэ? Нөгөө нэг тэр нь болохоор 20 одоо хэрвээ 24 оны та одоо 3 сард бүртгүүлж байгаа юм ба. Бүртгүүлж гэж бодоход 24 оны 8 сард одоо төгссөн байх одоо тийм одоо хугацаатай байх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Одоо нэгэн сүүлийн одоо магистр юунда явж ин гэсэн үг. Шатанда явж байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхгүй одоо дөнгөж 1-р курстаа орчоод бол манад бүртгүүлнэ гэж байна гэсэн үг. Код яг уу одоо яг нэг хөтөлбөр дээр 3 хүн хүртэл гиссэн байгаа ч гэсэн ерөнхийдөө бол яг нэг амар сүртэй бол нөлөөлөд байхгүй. Тэгээд яг энэ жил болохоор нэг 200-аас 300 хүмүүс Монгол одоо төрийн алба багшийн материал манай дээр ирсэн байхгүй. Тэгээд тэндээс 19 хүн яг тэнцсэн. Яг 200-аас 300-ээс 19 хүн тэнцсэн гэхээр жоохон бага тоо юм шиг сонсогдож байгаа боловч бусад одоо манай хамтын ажиллагаат койкатын хамтын ажиллагаат бусад одоо бүртгүүлж байгаа орнуудтай харьцуулах юм бол 19 алба багш гэдэг бол нэлээд бас дайггүй тоо гэж явж байгаа амжилттай бас тэнцээд явж байгаа гэсэн Монголын хувьд. Энэ мэдээллийг манайхан дараа нь юунаас сайтнаас аваад үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг ханаас авах вэ гэж энэ хугацааны хувьд ямар байх вэ гэдэг яг юугаа бүтэн үзэх юм бол 1-2 сар зарлагдаад сангийн ямаар дамжуулаад төрийн байгууллагуудад ханддаг. Тэрнийхэн дагуу буцаагаад 3 сарда багтаагаад сангийн ам бүх материалаа шүүгээд койкад хүргүүлдэгэ гэд хэлсэн байгаа. Манайхан юмнуудаа сайн хараа та. Давхар яг манай Койка Mongolia Office гэдэг Facebook пэйж байдаг. Тэрэн дээр яг манай мэдээлэлд маань яг зэрэг давхар ороод явдаг. Манай үйл ажиллагаанууд бас ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа гэсэн бүх үйл ажиллагаанууд Facebook дээр маань илүү дэлгэрэнгүй ордог. Та бүхэн тийшээ ороод шалгаж болно. Дээрээс манай Койкагийн одоо албаны утас руу залгаад одоо холбогдох ажилтнтай одоо надтай ч юм уу те одоо төслийн эсвэл холбогдох ажилтнтай ингээд холбогдоод сууж болно гэсэн бүх юм нээлттэй байгаа. Өөр асуултууд байна уу манайхан?
групп сургалтын талаар тодорхойчхон дахиад тодорхойчхон. За. Энэ сэдв агуулгын цаанаасаа юм уу? Яаж энэ томрох Аха. боломжтой байх Тийм. юм байгууллагууд? Яг хөө сэдв агуулга нь бол цаанаасаа биш. Одоо ямар нэгэн байгууллага байгаад тэр байгууллага маань манайхаас ийм сургалт авмаар байна гэж хүсэх юм бол өөртөө одоо нөгөө нэг төслийн саналаа бичээд манайх руу явуулдаг гэсэн үг байхгүй. Тэгээ одоо сая сургуулийн төслийн санал маань бол одоо жилийн яг 8-9 сарын хооронд явагддаг гэсэн. Одоо л яг манайх энэ жилийнхаа одоо саналыг бүгдийг нь сая сангийн амнаас авсан. Одоо сонгон шалгуулалтын дээр явж байгаа гэсэн. Тэгэхээр та бүхэн одоо сонгон одоо юун дээр саналын манайх маягта сангийн ам руу бүгдээр ингэ явуулдаг байхгүй юу? Тэр маягтыг нь өөртөө яг сайн англи хэл дээр бөглөөд тэгээл явуулна гэсэн. Яг юу үнэхээр сурмаар байгаа, хэдэн хүмүүсийг хэдэн хоногийн хугацаанд яаж хамрагдуулмаар байгаа гэдгийг өөртөө бичнэ гэсэн. Манайхаас одоо ийм байгууллагт ийм одоо сургалт өгнө гэсэн тийм бол юу бол байхгүй. Тэгэхээр та бүхэн өөртөө одоо ямар нэгэн байгууллага хүсэж байгаа юм бол тэгж явуулж өгч болно гэсэн үг. Энэ жил бас одоо нэлийн 30 хэдэн байгууллага төрийн албанаас өөрсдийнхөө одоо боловсон хүчний чадхыг сайжруулах тийм төслийн санал бас ирсэн байгаа. Тэгээд манайхаас одоо сонгон шалгалтынхаа явц дээр явж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо групп сургалтын үед маань болохоор энэ жилийн санал одоо аваад хэрвээ тэнцвэрээ гэж бодох юм бол 26 онд хэрэгжинэ гэсэн үг. N+2 гэж явж байгаа. Тэгэхээр 2 жилийн одоо энэ маань нэлийн жоохон ингээд сонгон шалгаруулалтын үйл явц маань жоохон удаан байхгүй юу? Эхлээд манай Монгол дахь одоо суурин төлөөлөгчийн газар дээр сонгон шалгаруулалт нь явагдана. За төрийн тэгээд дараа нь манай Солонгос дахь төв байгууллага маань явна. Тэгээд тэн дотроо дахиад одоо энэ хэрвээ үнэхээр хэрэгжих боломжтой төсөл юм уу үгүй мүү гэдгийг шалгана. За тэгээд дээрэс нь одоо 25 одоо юу гэх юм одоо дараа жилийн ихээр нь Солонгосын засгийн газар дээр төсвийн тодтогт дээр нь ороод одоо энэ одоо хөтөлбөрийг хэрэгжүүлэх үгүй юу гэдэг нас явагдаад ингээд нэлээд жоохон удаан явагддаг. Тэгэхээр одоо 2 жилийн дараагаас хэрэгжиж эхэлнэ гэсэн үг байна. Төслийн саналаа бичдэг ч гэсэн ерөнхийдөө 2 жилийн дараагаас хэрэгжиж эхлэхээр та бүхэн маань төлөвлөж бичнэ гэсэн үг. Тэгээд төслийн саналаа бичгтээ 1 жилийн санал биш 3 жилийн саналаар бичнэ гэсэн үг шүү. Зөвхөн 1 жилийн саналын төсөл манайх одоо 1 жилээр хэрэгжүүлдэг 3 жилээр байгууллагатай хамтарч ажилладаг гэсэн үг. Докторт нас заах уу? Хэдэн квоттой вэ? Шалгаруулалт мастертай адилхан уу? Шалгаруулалт мастертай яг адилхан. Тэгээд насны хязгаар ч гэсэн яг л 40 гэж явж байгаа ч гэсэн яг тийм амар хатуу заавал 40-оос доош байх хэрэгтэй гэсэн юм байхгүй. Квотын хувьд бол яг хөтөлбөр болгон дээр 3 гэж байгаа ч гэсэн тэр бол нэг амар тийм бас одоо хамаарад байдаг юм шиг надад санагдаагүй. Би өөрөө яг сургалтын төслийн одоо нэг материалуудаа хүлээгээд одоо бүх юмаа явуулж хариуцж явдаг болохоор тэрэн дээр бол нэг амар тийм одоо 3 байх хэрэгтэй гэсэн юм бол байдаггүй. Төлбөргүй байгаа. Манайхаас бүх зардлыг наана гэсэн үг байхгүй. Сэтгэлэг. Тийм. Групп сургалтаа одоо та бүхэн саналаа явуулаад хэрвээ манай дээр тэмцэл юм бол манайхаас бүх зардлыг даана гэсэн үг. Одоо Солонгос дахь танай одоо байгууллагатай адилхан үйл ажиллагаа одоо явуулдаг байгууллагатай холбож өгнө. Тухайн байгууллагаас сургалтаа бүх сургалтыг нь хийн. За дээрэс нь хэрвээ Солонгост одоо урагдж зохион байгуулагдахаар болох юм бол одоо явж байгаа бүх албан агчдын визний за очиод байх байр, хоолнд бүх юмнийхэн зардлыг манайхаас бүгдийг нь даана гэсэн үг. Албан агчдаас бол ямар нэгэн нэмэлт төлбөр гарахгүй. Саналаа сайн бичээд манайх руу явуулаад сонгон шалгуулалтанд тэнцэж чадах юм бол тэгээ тэрнээс цаашхыг нь бол манай койкоос бүгдийг найрцаад хийдэг гэсэн үг. Тийм 3 жил одоо 1 жилд 14 хоног явна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр 3 жил дараалал ингээд явна гэсэн үг. 1 жилд 14 хоногоор нэг л удаа зохион байгуулалтад ингээд 3 жил 3 удаа 3 үе шаттайгаар явагдана гэсэн үг. Тэгээ 3 үе шатанд нь заавал одоо эхний жилд хамрагдсан хүн дараагийн жилдээ заавал оролцсон байх хэрэгтэй гэсэн юм байхгүй. Одоо тухайн байгууллагаас өөртөө хүмүүсийнхаа явах оролцох хүмүүсийнхаа нэрийг дэвшүүлээд тэгээ манайхаас тэр хүмүүсийг нь явуулж өгдөг гэсэн үг. Ерөнхийдөө 15-аас 30 хүн одоогийн байдлаар явагдаж байгаа. Яг тэрнээс илүү байсан ч болно. Яг сургуулийн төслийн одоо санал дээрээ юу гэж бичсэн, тэр нь яг хэрэг одоо ач холбогдолтой юм бэ гэдгийг манайхаас шалгаж аваад л одоо явуулна гэсэн үг. Ихэнхдээ яг 15 хүнтэй бол жил болгон 15 хүн явагддаг гэсэн үг. За баярлалаа. Өнөөдрийн сургалт мэдээллийн цагт идэвхтэй оролцсон та бүхэндээ баярлалаа. Мөн койкагийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын сургалт хариуцсан ажилтнанд төвшин сайхандаа талархал илэрхийлье. Та бүхэнд амжилт хүсье. Эх 7 хоногийн 7-4 аргаар эргээ уулзцаая. Баярлалаа. Баярлалаа.